Монгол Ардын Хувьсгалт нам үүсэн байгуулагдсны түүхт 89 жилийн арга хэмжээнүүдийн нэг хэсэг нь 100 мод сумын иргэдийн дунд зохион байгуулсан 100 буудал даам шатрын тэмцээн байлаа. Тэмцээнд 20 байгууллагын баг тамирчид оролцсон оюун ухаанаа уралдуулан өрсөлдснөөс 100 буудал даамны тэмцээнд эмэгтэйчүүдээс 1-р байрыг 5-р сургуулийн инх насан, 2-р байрыг Хүмүүн цэцэлбэр сургуулийн Баяр Цэцэг, 3-р байрыг Хүмүүн цэцэлбэр сургуулийн Пүрэвсэрэн, эрэгтэйчүүдээс 1-р байрыг Буурай, 2-р байрыг Жамин сүрэн, 3-р байрыг Хүмүүн цэцэлбэр сургуулийн Төвшин дүүрэн, шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс 1-р байрыг прокурорын тамирчин Даваа Дугар, 2-р байрыг Ахмадын орооны Дорж Дэрэм, 3-р байрыг аймгийн нэгдсэн эмнэлгийн Лавга, эмэгтэйчүүдээс 1-р байрыг 5-р сургуулийн инх насан, 2-р байрыг мэргэжлийн хяналтын газрын Эрдэнэ Чимэг, 3-р байрыг аймгийн нэгдсэн эмнэлгийн Шинэхүү нар эзлэн алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Оюуны спортыг дэмжигч Монгол Ардын Хувьсгалт нам нь эх жил 90 жилийнхээ ойг тохиолдуулан шатар даамын тэмцээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэн аймгийн аварга болгож зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.